Залуу ийхэнд эх орон сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх үүрэг хариуцлага ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 16-наас хүрч байгаа сурагчдыг иргэний андгаа өргүүлэн Монгол улсын иргэний үнэмлэхийг нь ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг уламжлалтай. Иргэний андгаа өргөх ёслолыг сүүлийн 14 жилийн туршид тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр энэ хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга пүрэвганд аймгийн засаг даргын тамгын газрын дарга ган болд тэргүүтээ аймаг орон нутгийн удирдлагууд оролцож 16-наас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа залуустаа баяр хүргэлээ. Монгол улсын ерөнхий сайдын хивээл дор Монгол улсын иргэний андгаа өргөх ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулад бид бүхэн 14 дэх өглөө угтаж байна. Хүүхэд дөнгөж төрөөд Монгол улсын иргэний тоог нэгээр нэмдэгч, иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгаа өргөсөн энэ өдрөөс улсынхаа ачаанаас хамтдаа үргэлжлэх, бие даан шийдвэр гаргах, нийгмийн ажилд чөлөөтэй оролцох, алдаа оноо, ололт хариуцлагыг хамтдаа хуваалцах иргэн болон төлөвшдөг юм учиртай. Эх орныхон эс хэрэг болсон иргэн бүрт оноогдсон үүрэг хариуцлага ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон хөтөлбөрлөж байж улс эх орныхон хувь заяаг хамтдаа үүргэдэг юм уламжлалтай. Өнөөдөр 16-наас хүрч Монгол улсын иргэн болж иргэний үнэлгээ гартаа авч байгаа та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье. Эх орныхоо ирээдүй болсон залуучууд та бүхэн өөрийн амьдралд нэгэн шинэ утсыг нээж, нэгэн шинэ үеийг эхлүүлж байна. Тиймээс энэ түүх баярын өдрийг тохиолдуулан нийгмийн өмнө хариуцлага хүлээх, бие хүн болон төлөвшөж байгаа залуу үеийнхэнд эх орон сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор хүндэтгэл үзүүлж жил бүр иргэний андгаа өргөх ёслолыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Андгаа тангар өргөсөн энэ өдрөөс эхлэн та бүхэн нийгмийн өмнө хариуцлага хүлээж эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж чин шударга иргэн байх үүргээ ёс төртөөр биелүүлэн зорилгынхаа төлөө зүтгэж эрхэм зорилго болсон сурлаганда өндөр амжилт гарган улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж сурч хөдөлмөрлөхийг хүсэн эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Улс тунхагласны 92 жилийн Монгол бахархлын энэ өдөр улсын хэмжээнд 40 гаруй мянган сурагчид 16-наас хүрч иргэний андгаа өргөж байгаа бөгөөд үүний 300 гаруй нь Ховд аймгийн хүүхэд багчуудын төлөөлөл болсон хүүхдүүд иргэний андгаа өргөж иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Монгол улсын иргэнийхээ хувьд эрдэм боловсролыг шамдан эзэмшиж өөрийн мэдлэг мэргэжил ажил үйлсээрээ аав ээжтэй цаашлаад Монгол улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах их үүрэг ирж байна хэмээн сурагчид зорилго тэмүүлэлт дүүрэн ярьж байна. Өнөөдөр 16-наас хүрч иргэнийхээ үнэмлэх авч Монгол улсын иргэн болсноо батллаа. Насны өсөнд одоо баяртай байна. За сэтгэл бол маш өндөр байна. Ингээд одоо Монгол улсынхаа иргэн болоод үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. Энэ зүйлмийг маань дагаад одоо маш их үүрэг хариуцлага Монгол улсынхаа одоо хөгжил дэвшилт нөлөөлөх зүйл маань нэмэгдэх юм болов уу гэсэн маш том одоо тийм шалгуур үзүүлэлт юм шиг ийм зүйл толгорч байна л да. За өнөөдөр ингээд бид нэр 16-наас хүлээ Монголын хэмжээнд Монгол улсынхаа ирээдүй болсон бид нар маш том үүргийг хүлээж авч байгаа. Тэгээд ер нь 16 хүрснээр өөрсдийнхөө үүргийг ухамсарлаж байгаад талархаж байна. Тэгээд ямар ч маш их үүрэг бид нарт ирж байгаа гэдгийг бас мэдээж байгаа. Өнгөрсөн жилүүдэд иргэний андгаа өргөх ёслолыг аймгийн залуучуудын холбоо зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд иргэний андгаа өргөх ёслолыг Монгол улсын ерөнхий сайдын хивээл дор аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа.